60 оноос хойш уучлаа 60 оноос хойш газар доор уус холбоорлохыг Орос, за сүүлдний Хятадууд, Австрали, Канада, за 97 оноос бас Казахстанууд хийгээд амьдрал дээр тушцсан. Энээс болоод хордоод бөө юм болсон болоод тийм үдэд гараад ирэх байсан. Гарч ирээгүй байгаа. Тэгээд батлагдцсан. Манайд нэгдүгээр ийм бид нар авч байгаа. Тэгээд одоо хүмүүс ярьж байгаа шиг Монгол туршилт боллоо, Африкийн боллоо энэ төргээд яриад. Хоёрдугаар тэр биднээс авсан шар нутаг Европын зөвхөн Францд биш. Франц тэрийг баяжуулаад тэ дэлхийд 5 хүн байдаг орны нэг нь Франц баяжуулаад цөмийн эрчим хүч болгоод зөвхөн Франц биш Европын 8 улсад тог захилгаан болж явах юм шүү дээ. Ирээдүйн 34 жил Англи, Герман, Швейцар, Итали, Испани, Финлянд, Люксембург эдгээрт байж тэ тог бэлэг тог захилгаан болж байгаа. Одоо ч Англи 20% хангаж байгаа экспортлын. Манай нэг Оросоос эрчим хүчээ авдаг шиг. Германы одоо Дани байдалд очроо газ авч чадахгүй учраас одоо Герман бол бусад Европын орнуудаас 3 дахин үнэтэй эрчим хүчийг Францаас хүмүүс яриад байдаг худлаа шүү. Герман цөмийн эрчим хүч татгалцсан. Үгүй. Цөмийн эрчим хүчээ Францаас авч байгаа. Энүүгээрээ бид нар манай аюулгүй байдал бидрийг тоодог болж байгаа. Хизээ байдлаа 4 сарын дараа манай хоёр хэрэг хүлээж авч ирсэн. 96 онд бидний Сэрэн бүсийн Бангладеш гээд нийтлэгчээсэн шүү дээ. Доогж ийсэн шүү дээ. Вашингтон болсон дээр. Ингэжсэн барууныхан одоо бид нар дээр ирээд гуйгаа те бид нар тэр орнуудыг эрчим хүчээр хангаж авч байгаа. Энэ үлөөрөө цааталгаараа манай аюулгүй байдал, манай улс төрийн аюулгүй байдал би хэлсэн шүү дээ. Манай тусгаар тохиолдол 2 тулгууртай байсан бол 3 тулгууртай болж байгаа маа. Энэ энүүгээр ач холбогдолтой.